Hello, бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр Оюкапт 2 сургууль дээр ирээ сууж байна. Тэгээд хэд хоногийн өмнө Оюкагийн маань төгсөлтийн баяр болсон. Тэгээд хотын захиргаанаас зохион байгуулагддаг олон улсын амбассадор хөтөлбөрийн төгсөлт болоод тэрний хажуугаар цаал улсын New South Wales мужид хурж ирж байгаа олон улсын оюутнуудад зориулсан арга хэмжээ болсон байгаа. Тэгээд тухайн арга хэмжээний үеэр маш олон байгууллагууд хурж ирж өөрсдийн мэдээллүүдийг өгсөн. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийн зорилго нь бол 10 байгууллагын талаар та ядтай мэдээллийг түгээх гэсэн юм аа. Тэгээ энэ 10 байгууллага бол маш хэрэгтэй мэдээллийг хангадаг. Дээрэс нь туршлага бас олоход тусалдаг ийм байгууллагууд байгаа. Тэгэхээр хэдүүлээ 10 байгууллагатайгаа танилцгаая. За эхний байгууллага нь Australian International Sport Organization гэдэг байгууллага байгаа. Энэ байгууллага нь 2018 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ байгууллагаас Australian Sports Program гэж зохион байгуулагддаг. Энэ програмын зорилго нь болохоор Австрали улсын спортын соёлыг олон улсын оюутнуудад түгээх зорилготой. Энэ програмаас юу авч болох вэ гэхлээр маш олон найзуудтай болно. Дээрээс нь өөрийнхөө нэтворкийг өргөжүүлэх. Тэгээд амьдарч байгаа улсынхаа соёлыг мэдээж давхар суралцах боломжтой. Тэгээд одоо энд ирж байгаа оюутнууд ихэнхдээ ер нь бол ажил хичээлгээд амар завгүй байх тохиолдол байдаг. Тийм болохоор одоо жоохон өөрийгөө стрессээс холдуулаад одоо яг шинэ ирж байгаа улстай have fun, одоо шинэ хүмүүстэй танилцах зорилготой байх юм бол энэ програмд оролцоорой. За хоёр дахь байгууллага маань Исла гэдэг програм байгаа. Энэ нь Сидней хотын захиргаанаас зохион байгуулагддаг олон улсын оюутны амбассадор програм байгаа. Оюкап дээр хоёулаа амбассадораар ажиллаж исэн. Тэгээ хэдхэн хоногийн өмнө Оюка маань бас төгссөн. Оюкап дээр хоёулаа тайдтай заавал ороорой гэж хэлнэ. Тэгээд энэ програм гэхдээ яг өргөжлөг үгүй нь яг одоохондоо шийдэгдэж байгаа юм байлээ. Гэхдээ алгадангууд нь би оролцмоор байна гэдэг өөрийнхөө expression of interest гэдэг байдаг шүү дээ. Тэрийг бүртгүүлэх боломжтой байгаа. Тэгээд тэр линкийг нь бид бас ингээд доор үлдээчихье. Тэгээд яагаад энэ програмыг бид хоёр ингээд санал болгоод байгаа юм бэ гэхээр үргэлжлэх хугацаа нь 18 сар. Тэгээд энэ 18 сарын хугацаанд маш олон төслүүдийг санаачиж, үйл ажиллагаануудыг зохион байгуулж, тэгээд ингээх явцдаа маш олон байгууллагуудын одоо хүмүүстэй танилцж, өөрсдөө ийм ажлын туршлагыг олж авдаг байгаа. Тэгээд мэдээж энэ үйл ажиллагаа зохион байгуулалтын төслийг санаачлан ингээд шууд заавал ингээд өөрсдөө нэг юм хийгээд таныг орхихгүй. Эхнээс нь бүх одоо шаардлагатай мэдээллүүд, чадваруудыг ингэж өгч маш олон сургалтуудад хамруулсныхаа дараагаар энэ бүгдийг хийлэгдэг байгаа. За тэгээд ингэснээрээ та дараа нь өөрсдийнхөө мэргэжлийн ажилд ороход ч гэсэн маш их тус нэмэр болдог. Тэгээд миний хувьд бол яг энэ олж авсан чадвар, туршлага дээр үндэслээд одоо ч гэсэн одоо ингээд мэргэжлээрээ ажиллаж байгаа. Тэгээд энэ програмыг явуулдаг манай Сизана менежер маань бүх зүйлсийг маш нарийн зааж өгдөг. За тэгээд та энэ дээр олон найз нөхдөдтэй болохоос гадна энэ зүйтэй туршлагыг олж авах байгаа. За тэгээд энд заавал хамрагдаарай. За гурав дахь нь болохоор Sydney City Farm гэдэг нэртэй байгууллага байгаа. Энэ нь одоо яадаг ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ гэхлээр Sydney Park дээр цагаар ингээд ирээд одоо ургамал тарих боломжтой. Одоо иймэрхүү ургамлыг өөрсдөө тарина гэсэн үг. Энд нь болохоор юу шаардлагатай вэ гэх юм бол зөвхөн 45 минутын индакшныг дөрөвдөх болоод хагас өдөр ирээд хийх хэрэгтэй. Энд нь болохоор индакшн гэдэг нь юу юм бэ гэхлээр одоо таныг ногоо тарихад хэрхэн өөрийгөө аюулгүй байлгах тал дээр одоо зөвлөгөө мэдээллийг өгнө гэсэн үг. За дараа нь одоо та бүгд ургамал ногоог тарьсны чинь дараа ургацыг нь хурааж аваад тэгээд хоол хүнс ийм хомсдол байгаа хүмүүст зориулж хоол унд хийж өгдөг байгууллагууд болох одоо Aussie Harvest гэдэг энэ жишээлбэл байгууллага байдаг тийм. Тэгээд энэ байгууллагуудад ногоогоо хандвалдсан байлээ. Тэгэхээр таад маань өөрсдөө цагийг гэр бүлтэйгээ маш гоё өнгөрүүлэхийн хажуугаар нийгэмдээ бас тусдаг зүйл хийж байна гэсэн үг. За дөрөвт нь Сидней амбассадор програм байгаа. Хотын захиргаанаас зохион байгуулагддаг энэ програмд амбассадор болсноороо шинээр ирж байгаа оюутнуудад мөн жуулчдад энэ Сидней хотод яг хаана юу үзэх ёстой вэ гэх тэр бүх хотспотуудыг танилцуулж, зааж, зааварчилдаг байгаа. За тэгээд энэ програмд амбассадор хамрагдахын тулд эхлээд нэг өдөр бүтэн сургалтанд хамрагдах хэрэгтэй. Тэгээд эхний 6 сард 7 хоног болгоныг дор хаяж 3.5 цагийг зарцуулах хэрэгтэй юм байлээ. За тэгээд ингэж энэ
энэ үйл ажиллагаанд оролцсноороо бол таны одоо англи хэлний ярианы чадвар, үнэтэй ярих итгэл одоо тэр бүх зүйлийг сайжрахаас гадна бас л найз нөхөдтэй болох юм сайхан боломж байгаа. Дээрээс нь нэмээд хэлэх юм бол заримдаа ингээд Золбаабат хоёр ярихаар ер нь бол ингээд Сидней хотын хотспотуудыг ер нь очиж үзээгүй байдаг байхгүй юу? Айгүй ингээд ажил амьдралыг тариадгүй айгүй завгүй. Тэгэхээр та энэ програмд бас оролцсноороо өөрөө яг тэр спотуудыг мэддэг болно. Одоо гэр бүлийнхэнтэйгээ найз нөхөдтэй очиж have fun байх цагийг өөртөө бас гарганаа гэж хэлмээр байна. За тав дахь байгууллага нь гэхлээр City for Volunteering гэдэг байгууллага байгаа. Энэ байгууллага нь яадаг вэ гэхээр Сидней хот дахь ихэнх сайн дурын ажлуудыг мэдээлдэг. Мөн 5 дахь өдөр болгон воркшоп зохион байгуулдаг. Энэ воркшоп дээр ойрын хугацаанд ямар сайн дурын ажлууд байна юм хэлж өгдөг. Дээрээс нь хэрвээ асуултууд байх юм бол воркшопын үеэр асууж болно. Мөн 5 дахь өдөр үнэхээр амжихгүй завгүй байгаад ах юм бол яг энэ байгууллага руу би яг тэддэх өдөр тэдэн цаг цавтай байна. Тэр үед воркшоп хийж болох уу гэсэн хүсэлтэд илгээж болдог. Хэрвээ зөндөө олон хүн байх юм бол яг тэр өдрийн сонгоод воркшоп хийж өгдөг байгаа. За үүн дээр нэмж хэлэхэд хэрвээ та хотын төвөөс нэлээд зайдуу амьдардаг бол санаа зовлтгүй. Яагаад гэвэл яг энэ байгууллага нь одоо Парамата, Роудстэй яг хотын төвд байгаа боломжуудыг бус одоо яг энэ мужид байгаа бүх боломжуудыг мэдээлдэг учраас та сонирхоод үзээрэй. Тэгээд сайн дурын ажлууд нь бол бүр төрөл бүрээрээ байдаг. Одоо автобусны жолоочоос эхсүүлээд хүний нөөцийн ажилтан, үйл ажиллагаа зохион байгуулах, туслах хүн гих мэтчлэн маш олон төрлийн зүйлс байгаа учраас хэрвээ Австрали улсад хурж ирээд ямар нэгэн ажлын туршлага байхгүй, таньдаг хүн байхгүй, англи хэлээ сайжруулах гэдэг энэ бүх асуудлуудтай байгаа бол та энэ volunteering.com.au гэдэг энэ вебсайтаар ороод өөрт тохирсон боломжийг олж аваарай. За 6 дахь байгууллага маань Surf Life Saving NSW гэдэг ийм байгууллага байгаа. Тэгээд энэ байгууллага нь өөртөө Beach Safe гэдэг ийм аппликейшнтэй. Тэгээд Австрали улс маань мэдээж маш олон далайн эргүүдтэй. Тэгээд зарим хүмүүсийн мэддэггүй зүйл нь юу вэ гэхлээр одоо ихэнх сэлж чаддаг ийм олон улсын оюутнууд ч юм уу жуулчид байлаа гэж бодоход шууд далайд нь усанд нь ороо сэлээ авчдаг. Гэхдээ Австрали улсын давлгаа нь бол маш аюултай тооцогддог. Тэгэхээр хэрвээ та одоо Монголд ч юм уу гол сэлж чаддаг аль эсвэл өөр ямар нэг улсын давлгаанд одоо серф хийж чаддаг байсан ч гэсэн одоо яг энэ байгууллагаас мэдээллүүдээ аваад олно. Гэр бүл найз нөхөд болон өөрийгөө ийм усны аюулаас хамгаалаарай. Энэ бүх мэдээллийг энэ аппликейшнаас нь дээрээс нь вебсайтаас нь авах боломжтой. Үүн дээр нэмж хэлэхэд яг вебсайтн дээр нь бол байхгүй байгаах. Хэрвээ та хүсвэл яг энэ талаарх мэдээллүүдийг ирж байгаа жуулчид болон олон улсын оюутнуудад мэдээлэл өгөх байдлаар амбассадор нь болох боломжтой. Тэгээ энэ нь бас сайн дурын ажлын байр байгаа. Тэгээд хэрвээ сайн дураараа ажиллаж эхлэх юм бол энэ тэнд сургуулиуд дээр очиж мэдээлэл өгнө, презентацийн тавина гэх мэтчлэн бас л өөрийнхөө олон чадварууд их сайжруулахад боломж байгаа. За 7 дахь байгууллага нь цагдаагийн байгууллага буюу NSW Police Force. Би яагаад энэ цагдаагийн байгууллагыг хилээд байна гэхээр яг олон улсын оюутнуудад зориулсан хөтөлбөр болоод мэдээллүүдийг хариуцсан тусдаа хүмүүс өдөр нь байдаг. Жишээлх юм бол яг ковид дэгдэхээс өмнө Beach Soccer зохион байгуулж олон улсын оюутнуудтай хамт хөл бөмбөг бич дээр тоглодог байсан байгаа. Гэтэ энэ нь одоо удахгүй comeback хийнэ гэсэн. Би яг 3 жилийн өмнө билүү дээ. Кужи бич дээр энэ хөл бөмбөгийн тэмцээн дээр оролцож исэн. Тэгээд өөрөө хөл бөмбөг сайн тоглож чадахгүй ч гэсэн сонирхоод өөрөө орсон. Тэгээд маш олон цагдаагийн байгууллагад ажилладаг хүмүүстэй танилцахаас гадна бусад бас ийм олон улсын оюутнуудтай танилцаж найз нөхөд болсон байгаа. Тэгээд надад яг таалагдсан зүйл нь болохоор яг одоо энэ олон улсын оюутнууд янз бүрийн улсаас ирж байгаа. Тэгээ тухайн улсад нь одоо цагдаагийн байгууллагыг үздэггүй эсвэл тэдний нэг тийм нэр хүнд сайтай биш байдаг гэдгийг одоо мэдээд аль болохын Австрали улсад ирж байгаа олон улсын оюутнуудад яг яаж ойрхон байх вэ, яг яаж найз нөхөд шүн байж энэ бүх мэдээллийг илүү сайн түгээх үү гэдгийг одоо маш анхааран үзэж тэгээд тэрний дагуу ингэж үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг надад маш их таалагдсан. Тэгээд саяны одоо үйл ажиллагаан дээр ч гэсэн олон улсын оюутнууд нэлээд их цугларсан газар хурж ирээд олон улсын оюутнуудтай ярилцаад танилцаад одоо инээж хайнаагаад ийм гоё уур амьсгалыг бас бүрдүүлж өгсөн байгаа. Тэгээд үүнээс гадна бас
одоо олон улсын оюутны амбассадор хөтөлбөр гэж бас хаяа явуулдаг юм байлээ. Тэгээд вебсайтн дээр нь бол байхгүй. Хэрвээ та үнэхээр сонирхож байх юм бол яг энэ цагдаагийн газар руу бичээд үзээрэй. Өмнө нь бол яг нэг Оросын оюутан энэ цагдаагийн газрын амбассадор болж ингээд ажилласан байгаа. За тэгснээрээ тухайн оюутан нь одоо ийм олон улсын оюутнуудад зориулж ийм хийвэл зүгээрээ гэдэг энэ бүх мэдээллийг өгч одоо фидбек өгснөөрөө олон улсын оюутнуудад илүү хэрэгтэй мэдээллүүдийг төлхөө оруулж өгдөг болсон байгаа. За 8 дахь байгууллага маань PlaySafe NSW гэдэг эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байгууллага байгаа. Энэ байгууллагаас яг хэрэгтэй мэдээлэл өгдөг програм нь болохоор PEAYC буюу PIA гэж ерөөхдөө дууддаг ийм хөтөлбөр явуулдаг. Тэгээд би бас 3 жилийн өмнө яг энэ хөтөлбөрт нь орж исэн. За энэ нь болохоор яг ийм залуучуудыг цуглуулж агаад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа клиникүүд, ийм байгууллагууд яг энэ залуучуудад хэрэгтэй мэдээлэл өгч гин үү, залуучуудад ээлтэй үйл ажиллагаа явуулж гин үү гэдгийг шалгаж тэрэн дээр нь фидбек өгөж одоо ийм төслүүдийг хэрэгжүүлдэг. Тэрнээс гадна яг ийм бэлгийн замын халдвар төвчний талаар мэдээллүүдийг их сургуулиудад мөн олон хүмүүс үйлчлүүлдэг том дэлгүүрүүд гих мэтчлийн газруудаар явж хүмүүст мэдээллүүдийг өгдөг. Тэгээд жил болгон шинээр хүмүүс элсүүлдэг байгаа. Хэрвээ та Австрали улсад ирсэн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж сурахыг хүсэж байгаа бол яг энэ байгууллагаас ажлын гараагаа эхлүүл нэлээд төхөн болох ба. За тэгээд энэ байгууллага нь ихэвчлэн нэг 10-аас 11 сарын үед жил болгон шинээр гишүүд элсүүлдэг байгаа. Тэгээд вебсайтын одоо энд оруулчих. Тэгээд та яд сонирхвол вебсайтаар нь ороод хизээ бас хүн авахаар энэ тэрийг нь хараад үзээрэй. За 9 дахь байгууллага нь Redfern Legal Center гэдэг үнэгүй хуулийн зөвлөгөө өгдөг байгууллага байгаа. Энэ байгууллага нь бүх төрлийн хуулийн зөвлөгөө өгдөг. Яг хүмүүс ингээ хууль гэдэг ярангууд амар том ингээ юм бодоод байдаг байхгүй юу? Яг үнэндээ болохоор rent, эсвэл машинтай холбоотой ямар нэгэн асуудал байх ч юм уу те. Тиймэрхүү одоо олон улсын оюутнууд тохиолдог жижиг сажиг асуудлын талаар ч гэсэн зөвлөгөө өгдөг. Олон улсын оюутнуудад үнэгүй зөвлөгөө өгдөг дугаар нь 96 98 76 45 гэсэн дугаар байдаг. Мөн вебсайтн дээрээ мэдээллүүдээ олон орны хэл дээр тавьсан байдаг бөгөөд яг монголчуудын дийлэнх мэддэг Орос, Хятад, Солонгос гэх мэт хэлүүд байдаг. Тэгээ хэрвээ англи хэл нь асуудалтай эсвэл мэдээлэл авахд хэцүү байх юм бол өөрсдийнхөө мэддэг бусад орны хэлээр бас мэдээлэл авах бүрэн боломжтой байна. За сүүлийн буюу 10 дахь байгууллага маань Sydney Community Forum байгаа. За энэ байгууллага нь яг ковидын үеэр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байлээ. Тэгээ энэ дундаас болохоор Intake and Referral Support Service гэдэг ийм үйлчилгээ явуулдаг болсон. За энэ нь яг ямар үйлчилгээ юм бэ гэхлээр хэрвээ та энэ бит хоёрын өмнө ярьсан 9 байгууллагын нэрийг нь марцсан яг ямар үйл ажиллагаа явуулдгийг сайн санахгүй байх юм бол энэ байгууллага руу холбогдоод ямар нэгэн асуудал гарсан бол тэднийг маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөд би тэгтээ яг аль байгууллага руу холбогдохоос мэдэхгүй байна гэх юм бол энэ мэдээлэлүүдээ явуулчихгүй цаанаас нь шууд нэг хүн тань руу холбогдоод за таны асуудлыг чинь яг бидээ сайн харлаа. Таны яг энэ кейсэн дээр бол бидэд энэ байгууллагыг зөвлөж байна гэд яг тань тохирсон асуудлыг чинь шийдэж өгөх байгууллагаас тань руу холбогдоод мэдээлэлүүдийг өгнө гэсэн. За жишээлбэл ковидын үеэр маш олон улсын оюутнууд ажилгүй болоод санхүүгийн хүнд байдалд орсон байгаа. За яг өдөр тутамд идэх хоол нь хомсдоод эсвэл байр оронгүй болоод ч юм уу ийм олон асуудлууд гарсан оюутнууд энэ Intake and Referral Support Service руу хандаад одоо яг ийм байдалд орчлоо яах вэ гэж материалыг явуулсан байлээ. За тэгсэн болгонд тарааж байгаа байгууллагын нэрсийг нь явуулаад gift voucher, meal voucher гэх мэтчлэн энэ бүх зүйлсийг олж өгсөн. Дээрэс нь яг олон улсын оюутнуудад зориулсан яриудыг хотын захиргаанаас гаргаж өгсөн. За энэ мэдээлэл ч гэсэн энэ тухайн хэрэгтэй оюутнуудад нь түгээж өгсөн байгаа. Одоо ковидын дараа бол нэлээд олон оюутнууд одоо ажлын байрын тал дээр тийм ханаас ямар ажил болохоо мэдэхгүй байна. Эсвэл ямар сайн дурын ажил надад тохиромжтой вэ гэх мэтчлээ энэ бүх асуултуудаа энэ байгууллага руу хандаад явуулсан гэсэн. Таны кейс болгон дээр чинь ажиллаж танд тохиромжтой мэдээллийг чинь танд зориулж явуулах байгаа. За ингээд өнөөдрийн танилцуулсан 10 байгууллага та бүхэнд хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. Хоёрын энэ бичлэгийг хийх болсон шалтгаан нь яг гадаад улсад
олон улсын оюутнууд болж ирээд яг өөрсдөө тулгамдчихсэн асуудлаа ярилцаад яг ямар байгууллага хэрэгтэй вэ? Хэрвээ бит хоёрт одоо энэ асуудал маань дахиад тулгарвал ямар байгууллагаас зөвлөгөө авал хурдан хугацаанд яг бит хоёрын хүсснээр ингээд шийдэж өгөх вэ гэж ярилцсны үр дүнд энэ 10 байгууллагууд бит хоёр парт нэгээрээ сонгож та бүхэнд хүргэсэн байгаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ илүү гоё сонирхолтой контентуудыг хийн гэж найдаж байна. За мэдээж үүнээс гадна маш олон байгууллагууд байгаа. Тэгээд өнөөдрийн энэ бичлэгтээ зориулаад зөвхөн 10 байгууллагыг сонгож авсан байгаа. Тэгээд та бүхэнд ямар чиглэлээр мэдээлэл хэрэгтэй байна? Тэрийг бас хийж өгвөл тухайн одоо чиглэлээр чин асуудлаар чин бас хэрэгтэй мэдээллүүдийг дараагийнхаа бичлэгүүдээр хүргэх болно. Тэгэхээр комент хэсэгт илтгэгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээрээ та бүхэндээ уулзъя. Баяр таа. Баяр таа.